байцгаана уу? Та бүхний өнөөдөр амгалан ялдгын энэ маань. За бид нар гүн зөвлөгөөтэй холбоотой ер нь бол хичээлүүд одоо ингээд дуусж байгаа. Гэхдээ бас нэмэлт хэд хэдэн санамж байдалтай анхааруулах байдалтай зүйлсийг та бүхэнд хэлж өгье гэж бодсон юм аа. Нэгдүгээрт нь Ром 2:1-5. Тиймээс шүүдэг хүмүүрээ танд шалтгаан байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялдаг. Ягаад гэвэл шүүдэг та мөн л эдгэрийг үлддэг шүү дээ. Харин ийм зүйлсийг үлддэг хүмүүстээр Бурхны шүүлт нь үнний дагуу байдгийг бид мэднэ. Ийм зүйлсийг үлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгэрийг үлддэг хүнээ. Та Бурхны шүүлтээс мултрна гэж бодож байна уу? Эсвэл та Бурхны инэрл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдлгүй түүний инэрл хүлцэл ба төвчээрийн баяныг басамжлах уу? Харин та өөрийн хатуу байдал, гэмшдгөө зүрх, сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурхны зөв шүүлтийн хичээлтийн өдөр байх хэлгэнлийг өөр дээрээ хурааж байна гэж хэлж байна. Энэ дээр ер нь бол гэр бүлийн асуудал гэхгүй, ер нь шарх авсан хүмүүсийг анзаарч байхад маш гомдолж байдаг л да. Ихэнх хүмүүс шархаа боолох гэж ирэхээсээ илүү шархаа гомдолж, гонсгонж бас ирдэг байгаа. Тэгээд шархаа гомдолж, гонсгонж байгаа хүмүүсийг идэхэд маш хэцүү. Яг бол тэр хүмүүсийн яагаад тэрийг үлдсэн, энэ нь ямар хэцүү байсан, өөрөө гэм нүгэлгүй, тэр хүмүүс л хэцүү гэж шүүсэн байдалд орж ирдэг. Гомдол нь хорсол болсон, хорслон шүүлт болсон байдалд орж ирдэг. Тэр хүмүүс харин надад шарах байна, өмнө эдгэж өгөөч гэж хэлэх юм бол харин түр шархан дээр нь тоос түрхэж эдгэн Есүсээр ирэх үед та тэр хүн бүрэн эдгэрдэг байгаа. Тэгээд ихэнхдээ тэр хүмүүст гэмшил байдаг байгаа. Гэмшил яагаад байдгүй юм бэ гэхээр эзний хайр инэрл нэгүслийг сайн мэддэггүй хүмүүст гэмшил байдаггүй. Эзнээс имээдэггүй учраас гэмшил байдаггүй. Яагад бол түүний инэрл хүлцэл ба төвчээрийн баяныг мэддэггүй учраас. Тэгэхээр үнэхээр гэмшдэг хүмүүс болохоор яадаг хүмүүс байд юм гэхээр зарим хүмүүс юм л болол гэмш гэж бас хэлдэг л дээ. Гэтэл ингээд сайн харах юм бол эзэн эхлээд тавардаг байгаа. Тэгээд дараа нь үнийг дахин бүүгэл гэж хэлдэг байгаа. Тэгэхээр Бурхны инэрл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэхгүй юу гэсэн үг юм бэ? Бурхны инэрлийг сайн мэддэг хүн бол зөв гэмшдэг байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдлыг бодтойгоор хардаг байгаа. Заримдаа ингээд одоо хит дэвэргэн боцож харах эсвэл жижигхэн зүйлийг өөгшүүлж харах ч гэдэг юм уу. Ингээл нэг аяг хагалсан байхад чинь сүрчин болоод гэрээр нэг орлоод л болдог хүн байдаг л та. Ингээл нэг жоохон гэрт болж байгаа үйлдэл төр. Тэгээд ихэнхдээ тэр зүр энгийн үйлдэл, зарим хүн ч гэсэн ихэнх хүнд энгийн үйлдэл. Харин тэр хүн маш хэцүү байдаг тийм хүмүүс бас байдаг. Тэгээд бас нэг зүйл бол Илчилт 12:10 байна. Би Тэнгэрт чанга дуугаар ингэж хэлхийг сонсов. Бурхны өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй бурддаг. Тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдгээр бидний Бурхны авралт хүч, хаанчл ба түүний Христ ирэх мэдл хурж ирлээ гэж. Тэгэхээр үнэхээр тэр чөтгөр доошоо хаягдсан ямар юм бэ гэхээр ах дүүсийг маань буруутгадаг. Тэгэхээр тэгснээрээ бид нар тарин Бурхны аврал, Бурхны хүч, хаанчл ба түүний Христ ирэх мэдл хурж ирж байгаа. Тийм боловч гэсэн нөгөө буруутгадаг нөхөр байж байгаа. Тэгээ буруутгадаг нөхөртөө хамт нэг талд ороод аль болох буруутгах гэж өчөөдөг хүмүүс хүртэл байдаг. Тэгэхээр цэвэрлэгээ хийхдээ хамгийн чухал зүйл Бурхны инэрл нэгүслийг мэдэх явдал маш чухал. Эзнээс эмээх хүмүүс үнэхээр чухал. Тэгээд цэвэрлээд одоо гимшиг ч юм уу уучлах гомдсон хүмүүсээ цэвэрлэхдээ та тэр хүмүүсийг уучлахад утланга энэ гол нь эдгэрч байгаа гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Эдгэрэл нь номер 1 байх ёстой. Тэр хүний хувьд харин энэ хүн чамд ямар муу хийсэн бэ гэж яриад байдаг хүн байдаг л да. Тэр бол яг үүндээ цагийн барвал дуусахгүй тэр хүний одоо хогийн цав гаргаж ирээл хогоо хараал ухаалах уу хин хараа хин идсэн хог вэ ямар хайсан хог вэ гэж бах өндөг хаглаад хайчи гэж бодъё. Тэгэхэд л бөө мэс болно уурлна. Зүгээр хагалсан хогийн цавд хийлээ, хогийн цавтаа хогоо гаргаж хаялаа. Тэгэхээр зарим цэвэрлэгээний процессын хувьд бол зарим жижиг хогуудыг ялангуяа эрүүлэлтэй холбоотой хогуудыг болохоор энэ тэгж хэлсэн, би тэгж хэлсэн гэж би хэлхээсээ илүү би өнөрөөгөө мэдээж хэцүү өгнүүд хэлсэн байж тараа. Тэр бол зүгээр л хогийн савд орсон хог. Тэрийг бүр шууд уудтаар гаргаж хаях ёстой. Харин үнийг хийхэд тулд таанд үнэхээр эзний инэрл нэгүслийг мэдэх ёстой гэсэн үг. Зарим хог гэхээсээ илүү үнэхээр шарах байдаг, маш гүн шарах байдаг. Тэр үнэхээр сэтгэлийн гүн шарахдаг харин тосолж эмчлэх явдал маш чухал байдаг. Тэр шарах нь одоо юутай ч холбоотой байж болно, хүчрхээлтэй өрцөнтэй байж болно, хүнтэй салсантай ч холбоотой байж болно. Эсвэл үнэхээр гомдсон юмнууд байж болно. Аав ээж нь салсан, нийлсэн, одоо онцгой тийм эдгэх ёстой тийм шарахууд бас байж болно, хаягдсан. Тэрнээс болж үд хаалга нэгдэж одоо гэдгийг
тийм буруу лам бөөдөр очсноос болсон ч гэх юм уу. Тэн дээр бол яалчгүй ярьж цэвэрлэх шаардлагатай байдаг. Яг одоо чи төр ингэж хэрэлцэн гэд хэрүүлээр ярих юм бол дуусахгүй. Тэрийг ярихдаа бараг л өөртөө уурлах дуус болно. Тэгэхээр цэвэрлэгээний процессын хувьд ямар нэг зүгээр шууд авчиад хогийн савнд тэгээд бүгдийг нь хайчих хэрэгтэй юм бэ? Ямар нь одоо эзний нэгүүлсээр бүгдийн цэвэрлэх хэрэгтэй юм бэ? Эсвэл нэг мөрчлөн угаа цэвэрлэх хэрэгтэй байдаг сайн ойлгох хэрэгтэй. Тхийн тулд яах ёстой гэхэд туршлагатай болох ёстой. Тэгээд хамгийн гол нариустай хамтарч ажиллах ёстой. Тэгээд гол зорилго нь эзнээс эмээхүү эзэн бид нар гим нүгэл хэлэхдээ эзний эсрэг гим нүгэл үлддэг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тухайн хүн хин нэг хүнд биш та бүр эзний эсрэг гэдэг. Гэтэл эзэн маань өөрөө бурхан маань уучлаад бид нарыг цорын ганц үгээ илгээсэн гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Бид нарт уурлахтаа дандаа удаан бид нарыг байнга өмөрч энд нэгүүлсэж байдаг. Түүний хайр хязгаарч алга болохгүй гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэгэхээр үнэхээр хайраар дөөрөх үед хүмүүсийг маш хурдан уучлж гомдлуудаа цэвэрлдэг байгаа. Тэгж цэвэрлэгээ маань хурдан хийгдэхгүй байх юм бол гомдол нь байгаад л байх юм бол нөгөө сайхан цэвэрлсэн гэр дээр чинь л баахан 9 жилийн амьтаа ороо шавчих боломжтой учраас маш хурдан гомдлуудаа цэвэрлэж хөөгсдөө шүү. Тэгээд махан биетэй холбоотой асуудлуудыг бас үргэлжлүүлэн хэлж өгье гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань үнээр эзэн дотор байх тун эзнээс эмээх үнээр сүнс та бүхэндээ хамт байх болтугай. Баярлалаа.